Сайн уу Сайн хүмүүсээ? уу? Сайн уу? Хоёлаа чи хаа ингэж эхэлдэг шилээ. Оо яаж эхэлдэг вүлээ? Мартсан биш яа хэдэн Хаа толон гэдэг үл юу гэдэг вүлээ? Сайн уу? Сайн уу хүмүүсээ? Юу гэдэг вүлээ? хаа гэж инээгээд ха гэдэг үлдээ. Дандаа тэгдэгтэй амар сайн уу? Ингээл мэдлэгүүтэй ха Яг гэх нэг тэгдэж явчихтэй. Тий. Бас удаагүй ээж бас Хүмүүс минь мартсан сайн уу? Бид хоёр ямар ч тач хуваарийн дагуу хийж шүү. Тэгж хоёлаа хэзээ хэлсэн юм бэ? 7 хоногийн өмнөх үгүй шүү дээ. Өнгөрсөн 7 хоног лист 2 дахь байсан уу? Тэгээ 2 дахь өдөр хэлсэн юм байна. Тэгвэл ер нь яг би яагаад юм хурдан мартчих байлахгүй юу? Тэгтээ мартчихдсан байна. Ярьсан юм аа бас амар мартчихдсан байна. Би эхнээс нь ингээ подкастуудаа хотлоо ярих чи зүгээр нэг подкаст л рандомор сонгоод сонссон. Юу ярьсан айлууч мартцсан ингээ сонсчод байгаа нэрээ тийш тэг санаж л шүү дээ. За сонир сайхан юу болов доо? Сонир сайхан юу вэ? Манай энэ тавиар сүлд маш дулаахан амар халуун байлаа. Бүр амар халуун байлаа. Бүр амар ч юу нь бол биш л дээ. Гэхдээ яг өвлөөс гараад шууд ингээд анх удаа халуун болчихж байгаа болохоор. Гэтэл бас юу манай гэр мэр чи бүр галзуу за 26 мурга ижсэн ингээд нөгөөлөөгөө буулахгүй нарын туусан өдөр 32 моёр үрээд заяа амар халсан. Тэгсэн чинь 18 градус басан чинь 18 градуст юу өмсдөг вүлээ. Яах вүлээ гэж бодоомас. Амар нэг юмд хурдан тасдаг юм шүү. Тэгснээ одоо ингээд өмнөх подкастууд дээр ойл ярьжсэн шүү. Яа бороо энэ давар бороо ордог гэж хэвээр одоо бороо ерөөс орохгүйс чи за одоо нэг орох болсон баха. Одоо яг орох болсон баха. Арай л удаа ороогүй. Өнөөдөр тэгтээ бороо орсон шүү. Хизээ өглөө. Тийм үү? Үгүй амар биш. Би тэгээ борооноор алхаад гэртээ ирсэн шүү. Нөө гал. Алхаж байгаа. Үргэлжлүүлээд манайхан би алхаж байгаа. Амар алхах. Сүүлийн үед би дандаа өдөрт орой 60 км алхаж байгаа. Маш их алхаж байгаа. Алхах сайн шүү манайхаа. Би нэг юмд амар стресстэй ч байна сүүлийн. Би одоо хэлээ заяа. За. Одоо ингээд яагаад би алхаж байгаа юм бэ гэвэл 100 цагийн хэрээд ингээд гадаа амар гоё байгаад байгаа байхгүй. Тэнгүүд маш бөхчөн байгаа, халуун байгаа болохоор метро нийтийн транспортоор явангууд хүмүүсийн үнэр ёо би бүр яг ингээ утсан дээрээ бүр бичиж авсан. За энийг подкастн дээр ярина гэд арай л өмхий байна. Усанд орооч та нар бүр ингээд харууд бүр арай л ёо ингээд би ингээд автобусанд суудаг байхгүй юу. Тэгсэн чинь ингээд миний хажууд нэг хүн ирээд сууж байна. Тэгсэн чинь бүр яг эсцэн айрагны сав шиг үнэртэй за бүр юм эсэглэн хулмас үнэртэй хулмас хэсэрний бүр юм эсэглэн заяа. Тэгээ би ингээд хамраа ингээд арж байгаа байхгүй юу. Бүр үнэхээр амсгалж чадахгүй. Тэгсэн чинь хоолой аргад юм байна. Хүмүүс тэгээд идэж нүднээс нулимс гоожод хоолой аргад гэдэг үнэн байд юм да. Ингээдсэн чи сүултээ хоолой ингээд хорсоод аргаад бүр ингээд нэрэл нүд ам сонирн болоод бүр яг юм айрагны юм том юм сав байдэн штэ. Бүр яг тэрийг ингээд хулмастай хамт үнэрсэж байгаа юм шиг бүр мэсэглэн хулмас үнэртэй. Тэгээ би бүр ингээд тисэхгүй улаан замын голд за өстэй sorry гэдэг пардон босоод тэр цаана очиж зогсож байгаа байхгүй. Тэгсэн чинь над руу бүр амар муухай хараал. За угаасаа тэгэл мэдсэн л дээ. Тэгсэн чинь удалгүй тэр үнэрээ автобусаар нэг тархаж эхлээд ёо тэгээд буугаа заяа надаас их тэр үнэртэй байгаа юм шиг санагдаад амар хурдуурдаа алхаж гэрт орж ирэнгүүтээ шүвшүрт бүр би ч нэг уг нь усаа арилдаггүй шүү дээ. Ингээд уг нь би явж байхдаа дандаа би ингээ усаа хаадаг байхгүй үгүй за би бүр ингээд хичнээн минут зогсож хичнээн бүр биеийнхаа шингэн савнг дуустал би бүр усанд орсон за амар үнэртэй. Монгол Аз гадаад Европ хүний ялгаа гэдэг байд юм байна. Харин уг нь ойлгосон. Тий нөгөө одоо ингээд монголчууд ер нь бол Азууд ер нь бол азтай штэ. Одоо ингээд хөөрхийн харуудч ингээд цаанаасаа хөлсний ялгарч байгаа үнэр нь тийм үнэртэй. Цаанаасаа тийм үнэртэй. Тэгт Европод ч гэсэн ер нь яг үнэндээ хулмсгүй юм байдгүй штэ. Тэгээ бид нар жоохон азтай лээ. Тэгтээ маш гол нь юм нь өмнө нь би ер нь бол ингээ хүлэрдэг байсан. Тэгтээ үнэртдэггүй байсан аахгүй юу? Тэгээд тэгсэн чи одоо ингээд гадаад хүнтэй үерхэд ингээд Европ хүнтэй үерхэд ингээд явсан чинь үнэр нь над руу ингээд ороодчих юм шиг. Одоо ингээд сухны транспирашн ингээд өмнө нь би ингээд үнэр нэх амар ялгардаг байсан аахгүй байна гэж. За Тэгэнгүүт
Одоо надаас ингээд ялгарч үнэртэй байгаа байхгүй. Чи тэрийг өөрөө мэдрээд байна. Өөрөө мэдрээд баг дээр нөгөө юм стресстэй. төрөхүүл яа тий. Мэдхгүй. Би хизээч надаа нөгөө ээж намайг жоохноос хэлсэн байхгүй юу. Би хүүхдүүдийг угаасаа ингээд коллежоос эхлээл спортны дараа хичээлээс гараад бүгд цацдаг тий. Ингээд ч юм уу. Тэнгуут манай ээж надад хэлчихсэн байхгүй. Миний охноос угаасаа үнэрдэхгүй. Чи наадхаа ингээд төрхөөд эхэлчих юм бол угаасаа үнэртэд эхэлчихнэ. Тэ ингээд суугч харлаад ингээд муух болчдөг гэд надад ерөөсө төрхүүлдэг байсан байхгүй. Тэгээ би тэрээ чинь төрөхөд сураагүй. Тэгсэн чинь одоо ингээд найз залуутайгаа үерхснээс хойш ингээд надаас амар үнэртдэг болоод ингээд над руу хаалдсан. Тэгээ би одоо нөгөө ийм юм төрөх гэж байгаа шин. Тэр нөлөө байд юм байна уу? Бүүмэд. За зүгээр эстас л хэрэгтэй аа. Тэгтээ бүр халуун өдөр бол ингээд нойтроод ингээд халууцаад ингээд хүсэж байгаа юм амар мэдрэгдээд идэм лээ. Тэнгуут ингээд манай найз залуу ингээд зүгээр халууцаал ингээд суунаас нь хөлрөөд ингээд гоожод идэм лээ баг. 100 болонгууд ингээд арчаад ингээд арчаа явд шүү. Тэгээ бүр ингээд подолкууд нь бүр ингээд шаарлаад бидний баялаа нөгөө нэг 2 дахь өдөр подкаст хийх гарсан шүү дээ. Техник кафе шоп кофенд очсон шүү дээ. Тэгээ ингээд суугаад гэсэн чи энэ хажууд л их чи суух бүр ингээд яа. 8 минут юмсэн шүү дээ. Чи харсан. Тийм. Тэгэнгუთ хар хүний хөлдөр гэдэг чинь бас нэг өөр үнэртэй. Бүр юм арьснаас ялгардаг үнэр. Юм тосрохог нэг юм яг хар хүний үнэр байд юм а тий. Европод бол яг нөгөө сайхан манай ярддаг хулмас бол сайхан үнэртэй. Яа би амьдралтаа ингэж амар хизээч усан дарахгүй заван хөлс хэр хулмас бүх юмнууд ингээ үнэртдэг хүнтэй нэг ангид дотор хичнээнсээр хамттай би. Яа 2 жил болчих юм баг. Одоо бараг болж шүү дээ. Нэгт ингээд манай нэг өдөр ангиад ингээд шинэ хүүхэд ирнэ гээл одоо ингээд их сургууль дугаа их сургууль за ямар ч та их сургууль маш гоё сургуулаас ингээд шилжиж ирж байгаа гээл биднээс хуулийн сургуулаас шилжиж ирж байгаа гээл тэнгуут нь биднээс бодно шүү дээ хуулиас ирж байгаа хүн чинь өстой янзын гар ирдэм багтаа гэж бодож ороод ирсэн нөгөө чи яг нэг ашиг маш бүр шижиг юм туранхай тэгснээ урт хөзөөтэй тэгснээ ингээд халзан дуу нүүр нь ингээд бадцсан юм шиг өөрхийг яах нь нүүл батах яах нь өөрхийг нэрээ хувцсан галтар тэгэл ихэндээ ингээд сонирхол угаасаа шинэ хөлт дэрэн сайн юу юм бэ ойртол хоол орсоол явцсан хоол орсох шууд бүр яг нэг юм тос хэр хулмас тэр Франц хүн юм уу Франц яа тэгснээ усанд ордог шиг үнэр нэртэй аагүй арайч шээс үнэртэйгүй ёо тэгсэн бол бүр ёо энэ тэгтээ шивэр мивэр бас нэртэй амьдралын үнэртжсэн хамгийн ягаад усанд ордог юм мэдгүй одоо хүртэл дахиж тийм үнэртэй хүнтэй за тааралд гадар орон гэргүй хүмүүс ер нь бол үнэртдэг л дээ. Тэгтээ тэрнээс бүр яг төсөөлөгдөд юм. Гадааны хүмүүсээс ер нь болохоор шээс үнэртдэг байхгүй. Шээсний үнэр чинь муухай л та. Тэгтээ яг тэр үнэр бол биш. Тэр үнэрстэй ёо. Тэгээд сургуулиас баг хөвөө гаргацсан шүү дээ. Тийм үү. Тэгсэн нэг 3 сар л явсан. Яагаад тэгээ манад багш нар ингээд аав ээж нь дуудаад хүүхдээ усанд оруулаач. Оруулалтаа хувцсын солиоч тий. Бүр тийм хуралд ороод. Тэгээд аав нь ээж нь ингээд амлаж ийна одоо усанд оруулаад цэвэрхэн болгоо явуулнаа гэд. Тэгэд цэвэрхэн болж ирээгүй ёо. Нэг өглөө ингээд биднес ингээд ангид орж ирээд өөрснийхөө дуртай ингээд байрандаа суудаг байхгүй юу. Тэл тэгсэн чинь нэг өдөр ингээд нэг юм спешиал ингээд нэг юм хурал шиг юм болсон аахгүй. Тэнгууд нь би бас жоохон хосорч орж ирээд ингээд хойтлын хөнгүү ингээд юундээ суудсан байсан чинь ардаас орж ирээ. Яг миний хажууд суучтээ. Яг өөр чи ингээд амарсэн би бүрэнжээс яаж идэх тэр үедээ амар их ярьдаг байсан баха. Би амар сайн санаж яг ярьдаг байсан. Нөгөө нэг Вьетнам гар мар гэд яг эднэрийг амар ярьдаг байсан шүү. Йоо, таны сурвалж одоо ингэ л энд байгаа шүү дээ. Энэ гүүрийг даваал байгаа те. Тэгэд хөөрхийг тэг хөөц юм уу? Тэг хөөц. Бас тийм Францд байд юм уу? Тэгсэн сүулт манай ангийн хүүхэд таарлцсан чинь костюм бижак өмссөн.
айгүй хөөрхөн явж илээ гэсэн. За ашгуудыг хөөх юм амар том сургамж болж өгсөн юм биш үү? Гү бүр ээж аавын хүртэл дуудаад хүүхдээ усанд оруулаач гэж ийм ихээр ямар амар хэмжээний үнэр байсан болоод түүнээс Францууд хэр баргийн тэгдэхүү штэ. Тийм тэгээд сүлд нь үнэрнээс нь болоод ингээд хүн болгоо ингээд шоолоод аргагүй штэ. Хөөрхий. Манай ээж надаа ингээд амар бид энэ явдлыг ингээд ярьж өгсөн. Гэсэн чинь миний охин тэгээд андаа чи ямар үнэртэй ус дөрөхтэй чиний үнэртэй ус чинь нэх аятайхан үнэргүй юм байна да гэж хэлчихэж штэ юу вэ? Би одоо очоод кусава. Бро юу юм бэ? Сашланг гэх юм. Яа, дарамж юм шиг бас юм. Тэгээ үнэхээр бүр усанд яах дургүйгүй юм болов? Яа гэм бол тийм уснаас айдаг тийм юм болов? Бас хөөрхий мэдэхгүй л тийм. Гэтэл арайч тийм манайх ариун цэвэртэй анхаараарай бас ч гэж. Амар гоё охтууд тэгэл амар үнэртүүлсэн. Бүр ингээл арай л тэгтээ нэрээ бүр яг автобус юунд суухаас үлдээ метронд суухаас бүр яа нэрээ хэцүү байна авар арай л амар үнэртэй. Нэг ах бас хажууд ирэлээ ой нөгөө хоёр дахь өмнөх подкаст хийчих гээд тэр ах бас ёо амар үнэрсэн шүү. Өнөөдөр нөгөө нэг кастингтэй кастингаа яриаг гэж би үнэрээ дуусгах чи зэ. За. Тэр кастингтэй байж байгаа л энэ яг нөгөө Euphoria-гийн season 3 шиг өнгөтэй байгаа дахин гадаа нэг юм цөлөрхөг цөлний ингээл кастингтэй байж байгаа л тэгэл бид нар ч угаасаа шалтан л байгаа штэ. Тэгэл тэнд угаасаа цорын ганц гадаад хүн байсахгүй нэг ч хар бор хүн байхгүй. Тэгэл байжсэн чинь нэг хар охин ирвэ. Ядчил өнөөдөр гадаа халуун байсан шүү дээ. Шууд үнэртэж байгаа юм чи хулмас биш заяа. Гэхдээ яг нэг харуудын бүр яг нэг юм арьсны үнэр эдэж зүгээр хар хүн амьдардаг орцонд лифтэнд ороход л бүр ингээд тийм арьсных нь үнэр үнэртдэг шүү дээ. Арьс тэгээд иддэг хоол. Хоол моолноос нь алт тийм юуны үнэр байдаг та. Тийм баха. Яг тийм өнөр өнөртэй л заяа би бүр гэл нэг уцаас хэлжсэн чи тэр охин ороод ирдэг байхгүй ингээл салхиалах юм бол амар өнөртнө гэж бол би баг өмнөдөг уяагүй шууд гараал явцсан. За тэгэл яг ингээл зөрөөл бас лоо өнөртж байгаа юм чинь. За өнөөдөр кастингтэй байваа. Гэхдээ юу болчих амар сонио. Нэг юм юмд догтлох, сандрах мэдрэмж бүр л байхгүй болоод ахи бол одоо хэрвээ одоогоос нэг 5 жилийн өмнөх намуун байсан бол энэ чухал кастинг та яана гэж би бүр ингээл догтлол хөөрөөл бүр ингээл амар яах байсан за. Тэгсэн чи юус ямар ч мэдрэмж төрөхгүй байж өстой зүгээр хичээлтэй бол хичээлээ тарчаал явж мовоо. Чамд нөгөө нэг стресст хөөр асуудал их байгаа болохоор тэгж байхгүй юу? Тийм юм болов. Илүү их юм байгаа болохоор. Өөр юмдаа жоох стресстэй тэгээд байгаа юм лөө. Тэгэл ингээл зүгээр л яваал ордог аахгүй юу? Тэгэл ингээл орхоос ахуулаад ёо амар бүр юм албан ёсны юм албан ёсрохыг заяа. Ороод ингээл яасан чи намын зүүл гэл заяа. Тэгэл тэгсэж ингээл миний нөгөө нэг юм доси CV шиг юм нэг ингээл хевлээд гаргаж ирсэн заяа. Миний зургуудтай өндөр мөндөртэй тэгэл ийм хувц өмснө гэд харуулад миний нэрийг хувцнууд дээр наагаад ингээд тавьж байсан заяа. Юу амар сүртэй гэж хараг бодоолцаа. Тэгэл ингээл зогсоож байгаа шав шалда болгож байгаа л миний бие хэмжээг авлаа. 90 60 дээрээ байна. За. 90 гэхдээ бэлхүүс жоохоо 65 6 байсан. Энийг гэхдээ би одоо хасчихнаа. Дээгүүрээ 91 2 байлээ. 92 байсан баха. Тэгээд энүүгээрээ 66 7 илүү 6 7 аль нь вэ гэж ярьжсэн юм аа. Тэгээд энийг яг би хасчаа заяа. Тэгээд бүхс хэсэг 93 байлээ. Яг 90 60 90 байна. Одоо би бэлхүүсээ хасаа болчихно. За тэгэл гаргуугүй юу гэл өөдөөс за намайг дагаа яваарай гэл дагуулж явж байгаа л нэг залуу ирээл. За энэ чиний өмсөх хувцас би өмсүүлээд үгүй гэл ингэж өмсүүлээл. Тэгэл нэг эмхтэй хүн дагуулж өөр эрэхтэй болохоор хувцсны өрөөнд орж ирэхгүй байхгүй эмхтэй хүн дагуулж орлол чамд хувцас өмсөхөд чинь туслана гэж мэгэл тэгэл бүр бүх мэдээлэл авсан. За юуны аллергитэй яадаг идэг өсгийтэй гутал дээр алхахад асуудал байдаг юу баах юм яриа л. Тэгэл баахан хувц өмсч үзээл. Тэгэл тэгсэн чи баахад зураг бас авахулсан. Тэгсэн чи ингээд амар сонио
бусад хүмүүсийн ингээд нэрийг харсан чи ард нь ингээд 3-5 ингээд хувцснууд цогцоос байхгүй. Над дээр ганцаараа бүр 8 хувцс байсан за. Тэгээ өөр нэг Франц охин тэр бүр яг хийж харсан байдаг л хөө. Тэрэн дээр л нэг 5 хувцс байсан. Би ганцаараа 8 хувцс байсан за. Гол нь талан дотор хувцсных. Зүг. Би шалтгаан болгоно. Тэгээд тэгсэн чинь амар хувц өмсөө тэгээд амар халан байсан шүү дээ. Ёо бүр яаж дахиж өмснө гэл тэгээд ядчитэл тэр чинь ингээ хүний өмсөлдөг хувцыг өмсүүлэхгүй байгаа шүү дээ. Бүр юм нэг юм болгон юм шиг тийм бүр юм амар юм коут өмсүүлж байгаа бүр юм газар ингээд яасан маасан эсвэл ингээл нэг гартай нэг нь гаргүй эсвэл юм зодон битүү юм айгүй хувц өмсүүлж байгаа хгүй битүү юм тууз нь бүр надад ороогүй за. Тэгээд яаж өмснө гэд ядарчаа тэгээд байжсэн чинь за дараа чам руу залгаад үлдсэн хувцснуудыг өмсүүлээ тэрэн дандаа дуусаад битүү дотор хувцсны яах вэ тэгвэл тэгээ чиний хэмжээг авчиж чамд тааруулах юм шүү тийм баха өмнө бас ууганд би ерөнхий хэмжээгээ явуулцал байсан уг нь тэгсэн чинь тэгээд дахиад хэмжээ аваа тэгээд яг миний бодлоор миний өмсөн хувцсыг ч гэсэн өөр ямар нэгэн өмсөж үзэх баха тэгээд аль нь арай гоё харагдаж байгаагаар хараад Тэгэл тэрэнд нь тааруулаад оюуны зэн үгс эцсийн байдлаар гарсан хувцс шиг. Угсаа битүүд энэ чи зүүн муу байгаа юм чи. Йоо энэ дээр нэг юм иргэнэл ёо гэсэн чи зүгээр зүүрүү гар яваарч. Тэдүүс ч яг нөгөө ойж байгаа л өмсөж үзээл тэгэл. Тийм. Тэгэл эхлээлэг хувцс бишээ. Тийм. 3 дахь хувцс өмсөөл арай бүр ингээ газар шүргээд болтгоо амар урт ноос код өмсүүлсэн. Тэгэл тэгжсэн. За ямар харагдах мол гэл тэгжээс та чи нэг алхаад үздэг л алхсан чинь токул болж юм юрэмэр нэг л гэж үгээл явцсан цаа тэгэл тэгстэй за болох юм штэ барыг газар унчиж байгаа нь гоё юм шүү гэд тэгстэй нөгөө загвар зохиосон охин нэрэл би ингээд Ингрийн задгаа тавиад дотуур нь ингээд юутай левжиг бандажтай алхуулчих гэж бодож байгаа гэсэн чи. За тэгвэл баг бүр тохирох юм шүү. гэж авдим та. Тэгээ баг дотуур уцтай гэхээр намайг ялгаад байгаа боо хаашаа. Тэгээд амьдралдаа анх удаа тийм олон хүний өмнө тийм удаан хугацаагаар левжиг бандажтайгаа олон төвөнд бүх зүйлийг харуулж зогсож үзлээ. Өнийг харсан хүүхдээ товч мовч гарцсан за. Тэгээд маш их ижил яг хоёр л байсан л та. Их байгаа юм чинь гэхдээ хоёр нэг юм гомо залуу за ёо амар айл гэтгсэн чинь нэг нэрс бүгдээ юм турхаа өндөр гарууд байна. Тийм амар турхаа өндөр амар хувцастай. Тэгэл охтууд нь болохоор бүр ингээ уулбар шараар бүр бид нар л нэг юм загвар бодох байх та. Тийм гэсэн. Тэгээд бүр юм хин чарсан ус амар юм загвар хүмүүс. Тэгээд ихснэ. Манай MC дотор нь явж иж магадгүй шүү нэг өдөр таарч юм уу? Үгүй загвар өмсдөг юм чинь. Maybe. Тэгээд нэг тэр гомо залуу нэрстэй би чамд инстаграмаар дагтсан шүү гэж авдаг. Тийм үү чи хин гэж цаавар гайхаад нэгэ орсон чи намайг дагтсан байл шүү. Зөө. Тийм амар хөөрхө санагдсан инстаграмынхан байгаа талаас харсан. Хөр хижүүнээс харсан юм болов? Maybe. Тэгжэл таних байх та. Үгүй хоёлаа ч анхны private тийш босоо хүлээ авалтандаа өргөцсөн. Хүй дараа 7 хоногт юм шүү. Тийм. Дараа чи Эцэтгэд 4-р яриа юу? Вау, хожи юу юмс жоох би юм гоё юм цэлтэй нөгөө цагаан дээр хартай юм би тийм юмтай болмоор байна. Би нэрээ захиасан юмнууд ирсэн ш чи нөгөө юу ингэж ихсэн ш би юм уу уулзж байгаа гоё харуулчих гээд би нөгөө нэг юунаас нөгөө хуучин юунаас хуучин юм зардаг юм авсан амар хөөрхийсэн ашиггүй ээж угаагаад амар халуун усан дугаагаад алааны уулын цагаан юмнууд угаах гээд цагаан юм ийсэн чинь дотор нь алааны бандаж урсан байсан юм улаан хөтэй. Алааны тэгээд Томигийн кагах тийм бодолчнууд бүгдээ яв. Тэгээ миний ирсэн бодолк би 2 өдөр шууд ингээд өмсөд амар гоё исэн аахгүй. Мөнгөн цаг гоё. Тэсэн чинь сар л болоод угаалдаа их шиг тэгээд агшцсан. Ямар хайр юм. Тэгэхээр буцаж винтед руу орж гомцсон стилээрээ нөгөө нэг юм богинохон саатай шорт үүдэн штий. Тийм юм захиалсан. Тэгтээ минийх юу? Юпг. Тийм. Би гомцсон сэтгэлээрээ
За яа. Өөрийгөө шагнасан буцаагаад 2 Амар евроор шагнасан биш. 2 евроор аваад 2 бол яах. 1 евро хэдэн сантим нэмээд 3 хэдээр ийм богинохон шорт захиалсан байгаа. 2 литр юм захиалахаар хүргэлтийн үн яа дээ. Гайгүй юм л ш. Нэг миг 2 евро нэмэл хүрээд ирд юм лээ. Амар гайгүй хүргэлттэй юм биш тий. Харин тийм. Тэг буцаад тийм подолк болж авандаа гэж бодоол ч. Олдох бах уу яах вэ? Би буцаад нөгөө газраас хайгаал болчихно л тоо. Тийм шүү дээ. Тэгээд хичээл буцаж орсон чинь аим шигтэй би бүр аль үжи нэг хичээл тасалсан байгаа. Яа. Өглөөний хичээлээ тасалсан. Амар л шүү дээ. Одоо шалгалтын үе эхэлж байгаа. Яа, одоо ингээл эх 7 хоногоос битүү шалгалт. Одоо уусаа шалгалтын үе. Оо манай дүүнээр үлрэхгүй гэсэн хинжлэглэхгүй юу? Үлрэхгүй дараагийнхаа анги руу орцгоосон. Яа, ашгүй юм шүү дээ ингээл ч юм уу. Тийм нүл баяр ирээд. Гэхдээ энэ зүгээр нэр ингэсэн үлрэлт юм уу? Үлрүүлнэ шүү дээ. Тийм. Үлрүүлт юм шиг. Монгол зүгээр үлрүүлнэ гэж айлахад үлрүүлдэг байхгүй юу? Коллежд оруулахаар үлрүүлнэ гэж ачаад ер нь бол хүүхэд үлрүүлэхээр бас улсад их мөнгө гардаг гэсэн. Юунд буухснаас нь баг. Тийм тэгэл их мөнгө гардаг гэсэн юмч гэсэн. Тэгэхээр хүүхдүүд амар юм үлрүүлэх дурггүй гэсэн. Гэхдээ яг үлрүүлэх шаардлагатай бол үлрүүлнэ л та. Тэгэл би үлэрж ирсэн ш наах ирээд. Хөрхий. Бүр анх уу? Анх хамгийн ихнийхээ ангид энд ирснийхаа. Би тэгээд угаасаа яг талаас нь ирсэн юм чи. Улиргаас урахгүй. Гэхдээ үлэрсэн маш зүг болсон юм л та. Улираагүйсэн бол би одоо бүр юу вэ? Болцсон л байгаа л та. Гэхдээ жоохон хэцүү байхсан. Тийм. Тэгээ дараа 7 хоног гоё юутай болох юм бэ? Юутай? Шорттай. Тий хоёлоо гоё хүцэн. Энэ харин тийм ээ. Би цэгтэй юм авч өмсмөр ах юм. Харин цэгтэй. За хоёлоо дэлгүүр ороход тагас бүтээ сайн ихтгэл эрх 7 хоногоос. Тэгэл та. Тэг гоё дэлгүүр ороод би яг цэгтэй гоё юм авч. Би нөө төрсөн өдрөөр юм балаж өмсмөр ингээ заарад өмссөн шүү дээ. Тэрэн шиг тийм цэгтэй тийм өмсмөр байгаа байхгүй. Тий. Би одоо яг нөгөө нэг сарын сүүл болсон болохоор өнөөдөр заараа орохдоо эмхтэй үний юм юу ч хараагүй харахаар яг уурах гэдсэн. Харсан бодлоо би бүр яа чичирч гэдсэн. Чичирэж яах вэ? Авах юм аваад гарсан да. Яа. Тэгээд тэр кастинг заяа. Би ганцаараа юм чичиг чигчүүр шиг. Юун дунд хуруу шиг амар өндөр. Би амар жижиг. Яаж хий? Жижигхэн байгаа царай нэг юм чи яах. Тийм шүү дээ. Миний гоо сайхтыг ашиглаж чадвал тэд нарт л ашигтай. Тийм шүү дээ. Ямар юмныхан жижигхэн хөөрхөн байдаг гэдэг лээ. Тэр балиар том юмнуудаас хамгийн жижигхэн чулуу хоёр жижигхэн байхцсан үнзээ дээ. Ямар гоё удаас асаагүй гэдэг шүү дээ нэрээ. Жижигхэн байхаар угаасаа сондгоорч гарч ирнэ. Миний жижигхэн хөөрхөн гоо сайхан ашигл. Тийм шүү дээ. Тэднээс нэл тэр өндөр байгаа дээ. Яа тийм царай авахгүй бол явахгүй шүү дээ. Юу эс. Йоо. Оо тэр өөр дүүр мөн бүхсхөх хараал. Одоо тэгээ тасчдсан билгүй дээ. Тасчдсан байл. Би ч сүүлдээ тэг ичгэ болоод ирж байгаа юм чи. Эхэлж ороод амар миний урд бүр гэж шалдан бахч өхөө сүгдэж суугаалаа харж амар эвгүй амч хувц сунаар өмсүүлэл тэгжсэн нөө сүултээ зүгээр тэ тоож байгаа ч байхгүй. Тэгэл бүр нэг хөгшөө ихжсэн. Тэгэл би чамд юм харуулъя гэж харуулснаа. Энэ бидний өмнө жилүүдэд ингээд юу загварын шоу хийжсэн юунууд чи сайн үзээрэй заяа. Чи ч гэсэн ингээл ингээд чи ч гэсэн ритуал штэ гэж мэгээлсэн. Тэгээд тэгэхээр надад би барыг тэнцсэн л гэсэн үг юм бахтаа л тэнцсэн бах уу. Яа тийм тэгэл тэнцээг ингээл явж итэл нэг өдөр нэг нь холбогдоол тэгэл яа. Тийм ээ. Тэнцээг байсан чи яах вэ? Сайхан экспириенс лээ. Гэхдээ барыг тэнцсэн баха надад амар сонирхсан шүү дээ. Тийм гайгүй баха гэж бодож юм. Тийм гайгүй болсон. Тэгээд би төрөө төрсөн өдөр бүрэлт өгсөөр л байна. Харин тэгсэн төрсөн өдөр боллоо. 5 сарын төрсөн өдрүүд одоо маргаашнаас өнөөдрөөс эхэлж гин. Өнөөдөр 4 сарын хамгийн сүүлч өдөр. Яа цаг хугацаа арай хурд яваад тань үгүй 27 боллоо гэхүү. Маргааш бүхний тийм улсаараа
хамгийн амралтын өдөр. Монголд ч гэсэн. Тэгээ хол ер нь баг бүх газар ахаа. Нөгөө өнөөдөр маргааш ажлын баяр ахгүй. Мэн баяр. Ямар юм бэ? Ажилчдын баяр. Дэлхийд баяр ахаа ер нь. Тийм. Тэгээд метро ч явахгүй, бус ч явахгүй. Гэхдээ метро, бус явахгүй байхыг анх удаа л үзэх нэ. Ер нь жил болгох юм гэдэм үү? Би нөгөө нэг угаасаа ферри өдөр угаасаа гардаггүй байхгүй юм. Тэгээ сүүлийн 2 жил угаасаа ажиллах байсан болохоор гараа явсан чи метро хаалттай хүй гэдэг. Тэгээ азар угаасаа ойрхон амьдрал юм чи алхаад явсан л та. Нэрээ чи тэгжил үү? Чамаа гэсэн чи санаад багш. Тэгээд би унаад хамраа хуглаад шүд юм. Тэр өдөр би унажсэн. Нөгөө нэг гой муу амар хөхөрдөг. Амар хөхөрсөн ёо. Буяа тэсний маргааш өглөөнд ажиллаад байх шүү дээ. Йоо, тэсний хөөрхөн ээж рүүгээ залгасан ч шиг ээж тэгсэн чи түргэн явах уу миний охоо түргэн дуудах уу. Тэгсэн чи манай ажлын гал ийм хөгшин ах байдаг байхгүй бүр нэг юм. Марко. Тийм. Бүр амар хөгшин ер нь бол хөгшин гэдэг нь харагдаж байгаа. Гэхдээ айгүй юм элегант цай. Бас амар хөгшин гэж харагдахгүй. Тэгтэл харангууд ингээд хөгшин нь мэдэрч байгаа нэг одоо 60 мар үрж байгаа юм. Оо, тийм хөгшин үү? Тийм байж чамаг сонирх нь ямар сонирхсан гар ямар заваа юм. Тэгээд нэг би унчиж байгаа шүү дээ. Унаад ингээд шатнаас унаад ингээд би гадар пал гэж ингээд яг ингээд нүрээ өдөрсөн юм би. Ингээд би унаад ингээд шүд мүд ингээд за би юу гэж бодсон гэж ууслаа. Би унаал газар хөвтөж явахдаа за угаасаа шүд угаасан. Босхгүй тэгээд зааварцсан тэгсэн. Би тэгэж бүр хичнээн минут хөвцсөн хөө. Яг тэгэл байранд уйлаагүй юу? Инээгүй юу? Уйлаагүй юу инээ их тэнд чи бүр шүд хугарчаад яа гэж бодож чад нь ядж яхад нь тэр ундгаас өмнө хэдэн сарын өмнөх унаад шүдэ огцсон. Тэр нь толгой бодохдоо ядж яхад нэг нүүрний хажууд нэг цагаан юм байгаад. Би тэрийг яг шүд хугарсан. Угаасаа шүд хугарсан нь тодорхой. Хамар сугарсан байх уу гэж. Яг төсөөлөхөд тах ингээд унцсан цайдаш. За уурц. За унцоо. Яг үргээд амьдрал дэлүүч ингээд give up үргээд буугаад өгцөнтэй за. Тийм дэмэс шүү. Нэг наахоо одоо яана асуусаж. Яана одоо нөгөө нэг эрүүл мэндийн даатгал маатгал нь одоо шүдэнд өөрчлөх болов гэж. Тэгээд тэгсэн чинь унаад нэг 2 минут болж байгаа шүү дээ. Тин чи ингээд гівцсэн нэг ерөөсөө хөдлөхгүй. Тэгсэн чинь нэг ах ихч хоёр ирсэн. Саваа матам. Тэр саваа. Саваа би зүгээр. Тэгээд тэгсэн чинь маркер заяа хойноос ирсэн. Уянгасава гэдгийгснэ. Санаа зовлтгүй чи хүссэн хугацаагаараа наанаа. Бүх хугацаагаа аваарай ёо. Юу яриад. Тэгвэл тэнцэж би үргэлж харсан. Нэг асуудаг гэж бодсон. Нэргэлжлээ. Яа да шүт яана. Би яг шүтээ унтсан. Тэгэл гар хөл ингээл гой мояар ингээл шатаар ингээл унж байгаа юм чи уусаа амар унж байгаа шүү. Яа гой моё өвдөл хамгийн өвдөл толгой өвдөл тэгсэн чи ингээд цус ингээд нүүрэндээ хөрсөн чи цус ингээл цус. Тэгээ би бүр хамарнаас угаасаа цус гарах юм шүү. Тэгээд тэгсэн чи нөгөө нэг намайг саваа гэдээс ах юм чи яваад юунаас очиж хүмүүс авчираад тэгээ би шүтлээ өөрч үтээ. Йоо шүтлээ зүдтэй үрснүү ингээд баг танаас яг төсөөлөлтөө ингэж хөдлөө яна завбэ шүтсэн нөгөө шүүс мүс нөлөөс ингээд нос бүгдээ гооч цус мус гооч тээ. Йоо тэгээ би арайгээд заяа босоод нөгөө нэг нэрээ арай гэж босоод нөгөө нэг очдөг тикетнийхаа газар очиж байгаа. Муухай маа босгоод аваад яваач суулгах мэдсэн юм чинь. Харин тий босгоод өгчих өөрөө тоглолоо чи яа. Би бүр тоглож мол ёо. Яаж яах нөгөө нэг тэгсэн хамгийн гол нь заяа.
Мартинс өмссөн. Зузаан уралтай Мартинснасаа болоо би унцсан ахгүй юу? Одоо Мартинс өмсөх Би бодлоо хизээч надад бодогдоод одоо тийш явахтаа өмсдөггүй. Яа. Тэгээд амарс. Тэгснээ би бас ингээд толгоондоо бодож байгаа ш та яг шүд мод унсангүй зүгээр болчлоо. Эсвэл хамрандаа амар айц үдтэй өрсөн үү? Тэгснээ нэг унсны дараа нэг хэдэн минут нэг юм өвчмөв гоомэдрэхгүй нэг ингээ хэсэг шок болчихсон шүү дээ. Тэг ингээд утсан онгоолгоо ингээ хавцсан. Ингээд хамар шалбарцсан. Тэгснээ ингээ хавцсан юм дээ. Яснаар ингээ хавцсан заяа. Тэгснээ бас хүлж үзээд тах ш. Яна дэлич ч. Тэ уруулаа харсан чи ингээ бүр ингээ хавцсан. Дээлийнх нь ингээ бүр үзүр нэг ингээ хазаал үнсэн юм ш. Зохиод үнсэн юм ш. Ингээ хавцсан. Ийм болсон. Natural botox гэдэг ба ш. Тийм юм ш. Ингээ цус гойцсон. Хөөрхийдөө. Тэ шүтээ харсан чи ингээ цуур. Йоо цуурцсан. Тийм та энэ ингээ цуурсан ба ш. Гэрэлтэй харахаа. Хоёлаа ч ямар ямарсан та хав аравхууд суугаад байгаа юм би тийм. Ингээ цуурсан байгаа би нэг үдээ айж унжихгүй дээрэж удаа. Нэг хатуу алим хадсан чи. Би дээр нэг хатуу алим хадчих. Нэг жоох эвгүйсэн чи яана за боли гэх байсан ш. Яана ямар эвгүй юм бэ. Тийм үү эргүүм үү гахаан тоорой намайг ажилласаа за гэртээ харин маар юм. За чи яах вэ энэчээ суугаад энэ сандал дээр суудаг ажлаа хийж би яваад яах вэ хамаг юма цогцуулчих гэдэг. Хей, энэ чи accident travail. Харин тийм. Ажлын байран дээрх осол гараад байна. Тийм. Тэгээд тэгэхээр над руу ирсэн чи санаа зовлтгүй шүү. Би захиралд чамаа ингээ унсан гэж юусоо юу ч хэлэхгүй. Чи ч гэсэн хэлэх шаардлага байхгүй гэж авдгийг. Юу яриад байгаа юм. Юу гэсэн үг харин ч хэлэх ёстой шүү дээ. Юу яриад байгаа тэнийг юм аашин. Юу харин ч хэлэх ёстой бас. Чиний тарих одоо яаж ажилт юм бэ? Тэгэхээр тэнгуут чинь би чи яг унтсан хүн чинь хэлж болдгүй юм байна да гэл яг нөгөө нэг бас ажилд ороод яг нөгөө нэг ажил дээрээ байсан гар чи хэлж болохгүй маркийн надад тгээ хэлчихгүй би хэлж болдгүй бахтай гэж бодоод тэгээ маргааш нь өөр газар очиж ажиллах байсан. Тэгээ тэнцэнэ юу болсныг ойлол доглоод очиж байгаа ш тэгэхгүй л ингээд гойчин мөр амар болсон байсан ш. Тий. Яа. Тэгээд би тэгээд тэр муу маркас заяа ингээд хүн унаад ингээд хамар ам хавтаад ингээд цус ингээд шалбарсан багт чи за ингээд ядаж одоо ингээд ажиллахаар боллоо ядаж нэг маск өгчөө штэ би ингээд нүүр амнасаа санаа зовоод штэ гэсэн чи миний бодлоор маск ерөөсөө хэрэг байхгүй гэж авдаа. Йоо. Тэ надад маск өгөөгүй. Йоо тэр ямар сонингаар юм а тий. Тэгсэр нэ чамайг сонирхоод байна. Йоо хамгийн эвгүй юм заяа. Түрүү зүүн хөгжмийн баяраар нэг би юм нөгөө нэг чимкагийн надад төрсөдрөөр бэлгэлдсэн нарийнхан маг. Тэсний дотор нөгөө нэг хоёланд нь байдаг нөгөө биений өнгөтэй юу гэдэг ш. Тэрийг өмсөд зүгээр шорттой ингээд гоцсон. Тэгсэн чинь ингээ ярьжсэн чинь санаа зовлтгүй шүү юу ч харагдахгүй нэг тавсан. Юу яриад байгаа юм бэ? Би юусоо чамтай ийм юм яриаг. Санаа зовсон ер нь. Би өөрөө ажил дээрээ юу өмсөд ирж байгаагаа өөрөө мэдээд ирж байгаа юм. Харин чам санаа зовх юу ч байхгүй шүү. Би юу ч харагдахгүй. What the fuck? Ямар тэнэг гар вэ те. Яа, ямар сэжгийн. Одоо тэгтээ маркет дээрээс таарахгүй байгаа юм. Нэг хамт ажиллахгүй байгаа л та. Гэтэ хаяада бас ажиллаж байгаа л да. Зааварс. Гэтэ яг хаяагаа угаасаа ямар өлегтэй амтан болол үдийн насн дээр ийм ажил хийгээд хүүхдүүдтэй эргүүтээ тохноос жоох хүүхд эргүүлээ гэж. Хүүхэд байхгүй, эхнэр байхгүй, юу ч байхгүй. Гар ганцаар. Тийм болол эхнэр. Тэгээд маньяк гэж өгсөн. Цэвэрч. Яг нэг юм бүх юм байранда тэгш яг нөгөө нэг одоо яг нөгөө гэрийнхэн өдөрлөг ингэж биш ингэж байх хэвээр нэг тийм гар байдаг шүү дээ. Тийм заяа. Угаасаа тэрнтэй хинцүү. Ямар хинч амьдарч чадахгүй. Одоо тэгэл угаасаа насыг туулаад ах баг одоо айгуу төгсөж байгаа юм биш. Тэгээд яа. Тэгээ би маргааш нь унсныхаа маргааш нь бас доглоол тэр чинь бас ажил хийчих гээл мөнгө олчихгүй л ядаж байгаа. Гарчин маргааш нь өөр ажлынхаа байранд явчихсан. Нөгөө ихчтэй юу басна гэсэн чи хүүшээ чи чам угшаас дуудаад эмчилгээнд үзүүлэхгүй ясын дараа чамд ямар нэг юм энэ аксидоноос ч бодоод тохиолдох юм бол чи ажилласаа юу авах вэ? Өөрөө мөнгө биш. Ажлыг чинь хүн зохицуулах ёстой ш тэгээд. Тийм. Тэгээд би дараа нь юу хэлчихсэн ш. Дарагтаа хэлээ тэгээд яг болсон л доо. Тэгсэн чи дарах чи өгсөн. Юу асуудал бол хэлээрэй л гэсэн. Хөөрхий. Яа тэр хүнэлтэй. Тэгээд би түрүүжил осгоод өгчихгүй хөөрхий юм нэг бүр үүнд харагдаад. Би бүр тэр яг тэр ингээд
хөвтөж байгаа яг ингээд нөө газар зүүн байршлаараа бүр яг ингээд харагдаад ах юм. Юу вэ? Түлэн. Чам руу ичиж байгаа юм уу? Залгаад. Тэгээд ёо Америк хэвтүү тэгээд би бүр айд шүү. Одоо түрүү жил бас яг тэр одоо яг 5 сарын 1-нд тэнцээний ажилласан хгүй. Тэнгуут амир бэлтгэлтэй нарийнхан үлтэй гутал тэгсний шатнаас тэрнээс би тэр уналтынхаа өмнө би бүр шат матнаас бүр гүүж мүж барьж марахгүй ингэж гүүж мүгэлстэй амир дураараа өсөрж өсөж мочоод ингэж тэгсэн хгүй. Одоо л тийм байхгүй. Ингэж бариад барьж айгу болгоомжтой заавал тэгээд 5 дахь үд тэгээд түрүүчийн 5 сарын 1-нд би бүр амар болгоомжтой. Дахиж унчих үедээ гэж одоо тэгээ нөгөө нэг тэр өдөр нь болохоор тэгээд унаагүй л дээ. Тийм юм байна. Хөгжмийн баяр энэ жил бас л би байхгүй мэл. 6 сарын 23 гэлөө нэг ингэсэн. Би байх юм бэлээ гэл. Би тэрийг хараад хүү. Нэр чамайг Монгол явна гэх өмнөх дугаар дээр ярьсан. Монгол явна. Өсөөр л. Чи байх юм байна. Одоо би Монголд чи сайхан хоол идэж байгаа дэрнэ. Сайхан 5 цулын бууз хуушуур. Тэр хийж чадах юм болов уу? Гоё штий. Амар. Ямар ч байсан маш л их мэднэ. Гоё хуушуур бууз. Тийм юм болж байсан. За өөр одоо ингээ ажил яриа явцсан юм чи. Ажил дээр болж исэн инээдтэй нэг түүхээ ярьчих уу? За тэхүү минут гайг байна уу? Одоо 44 минут л. За би Монголд энэ би тэгтээ маш их юм ярих гээд байна. Тэгтээ би яг зөв зэгцтэй ярихаа өмнө ерөөсө бодоогүй байсан болохоор ингээ мэдэхгүй байна. Тэгтээ би яриа. За одоо айгүй бол намайг сонсдог ч бас мэдэхгүй шүү дээ. За нэг газар ажилтдаг байсан юм аа. Тэр үед би мэдээж хамгийн жоохон байсан. Угаасаа би 15-тай байсан тэр үед. Хамгийн жоохон. Тэгэл бусд нь бүгд амар томчууд байгаа шүү дээ. Тэгэл манай ингээл хамт ажилтдаг байсан менежер уг нь би тухайд айгүй ингээл менежерээ гэж бодоод ингээл айгүй хүндэлж хайрладаг байсан байхгүй юу? Одоо ингээл тухайд 23 он ч надад амар том харагдаж байгаа шүү дээ. Үгүй л эсэ бэлээ л тэгээд байхгүй юу? За тэгэл ингээл амар хүндлээл хайрлал тэгэл байжсаа ч бас миний хайрт менежер. Тийм миний хайртай менежер гэл айгүй сүрхий байсан. Тэгээ бас нэг амар шонти юм kind ах байсан байхгүй юм ийдэг. Бас Франц сурж исэн гэ Франц хэл мэлтэй. Тэгэл тэгжсэн чинь би ингээл имлэг твцсэн чинь ингээл тэр манай менежер эргэж ирч мөрөл тэгснэ манай салбарын нэг охинд сайн болол тэр хоёр уучраа болохгүй тэгэл ингээл би удаа зохицуулж гүйж мүгэл заа. Тэгсээр ягаад би чи нөгөө нэг ажил дээр тушаал дэвшсээр менежерийн баруун гар болчт юм аа тээ. Тэгэж ягаад би хичээлдээ анхаарлаа гэд ажилласаа гарцсан байхгүй юу. Тэгчээд би буцаад ажилдаа орцсон байхгүй юу. Тэгээд орох үед манай менежер ажилласаа халагдсан гэл тэгж байна. Тэгэл тэгсэн чинь нөгөө нэг Франц хэлтэй нөгөө лаг ахтайгаа юм яриад яагаад ажиллаас гарцсан гэсэн чинь ингээл өөрөө бүр амар юм эмошнал бүр амар ингэж жоохон нэг юм гей бэрийн нэг тийм аахгүй. Юу л да намуна энэ талаар чамд хэлэхэд жоохон эвгүй байна. Гэхдээ айгүй эвгүй юм болсон. Гэл хэлж байна. Ингээл гэл амар сүрхэлдэг байхгүй. Яасан гэл тэгсэн чи яг тэр өдөр тэд нар намайг дуудсан байхгүй юу? Нэгний да бөөнөрөө ууж гинэ хүрээд ирээ гэдэг би очиг байхгүй юу? Тэгсэн чинь болсон л юм. Тэгээ угаасаа би 10 тэр үед 6-тай ч болсон илүү угаасаа очихгүй байсан байхгүй. Тэгээд тэр чинь ингээл 20 хэдтэй хүмүүс дууд ингээл очихгүй штэ мэдээж. Тэгээд тэгсэн чинь тэр өдөр ингээд нэг сайн охиноос нэг охин тэр хоёр сайн байсан юм уу да. Тэгээд тэрнээсээ болоод муудалцсан гинэ тэ бүр амар хэрүүл болоо зодон болоод тэ бүгд явцсан гинэ. Тэгсэн чинь бүр ингээд чи явчаач гуйгаад ах чи одоо тэр нөгөө эмхтэлэг ахын Франц хэлтэй ахын байсан юм байна л да. Явчаач гэдгийгсэн чинь бүр явахгүй байгаад байсан гинэ. Тэгээд яагаад байгаад байсан гэсэн чинь ингээд бүр ингээд ноцтолтоод байгаад зэгэдээ зодтолдохгүй. Тэгээд тэгэж тэгжсэн аа. Ингээд энэ одоо хамгийн амар хэсэг нь намуна чи сэтгэлээ бэрээрээ хэлж байна бүр ингээд амар гэл хөмсг нь ингэж ирэл амар хэлж байна. За гэл тэгсэн чинь үнэхээр ирүүл хүн биш юм бэлээ. Тэр бол амьсан чөтгөр гэж би бодсон гэл тэгж байна. Яасан гэл тэгсэн чинь хав халуун буцалсан шалцалмаар ус дээрээсээ хасгахснаа өөдөөс хараад юу ч олоогүй юм шиг гинэгээд байсан гэд. Яагаад тэгж байгаа гэсэн чи би чамайг хохроо насаар ч шоронд хатаана.
би чамайг хохирооно гэдсэн гинэ. Тэгүүлж иж түргэн цагдаа дуудуулж иж энэ хүн над дээр сасгуулчлаа гэвэл гэдсэн гинэ. Тэгээ дуудуулаагүй гэсэн заяа тэр ах бүр бөө ингээд ноцтолтон болоо гэрийнх нь бүх юмыг авч унаа. Тэр ахыг дээр доороо гараал бүр бөө юм болоод цуснууж болоо. Дээрээсээ бүр тэгээд усаасгачихтаа нүдэн улаанаараа бүр эргэлдээд инээгээд байсан. Ямар ч жирийн хүн тэнцэж ядаж яа гинэцтэй бүр тэгээгүй гэж авч ийна. Тэгэхээр нь би заа гэл заяа бүр ямар амар юм бэ гэл. Тэгээд яасан гэсэн чинь бүр бөө юм болж иж би гэрээсээ гаргасан. Тэгээд гарахтаа ингээд би ингээд амар их зодуулж модуулсан байсан болохоор буудан дээр ингээд хөвтөөд бас ингээд манайх шиг шүүгэн коридортой байдаг байсан гинэ. Ингээд яаж гарч байгааг мдээгүй тэгсэн чинь гарахтаа гэрээ өөрийнх нь хувцыг өмсөд гарцсан юм байна тэр ах юм. Тэнгүүтээ гараад нөгөө нэг машины юм хаалт байдсан шүү. Тэр мэрийг хууглаа, цонх монх хаглаад, машин тэргийн цонх монх бүх юмыг ингээ гараас үүтгэцсэн гэсэн за. Дараа нь тэнгүүд камераар түлэгдсэн харин. Тэгээд тэр чин түлэгдэд үхчихдэг юм. Гэхдээ би энийг одоо бодохоор тэр ах жоохон давсалж ярьсан уу гэд гайхаад идэг байхгүй. Жирийн за жирийн босч юм мэдхгүй. Тэгээд амар түлэгдсэн бол тэр чин гарч яваад өстой яахгүй ш. Харин тий. Ганц юм ингээд хоолнд ингээд яадаг үлээ. Амар хорсоод алдсан шүү. Тэгээд заяа гараад дараа нь камераар харсан чинь яг над шиг гарсан манай гэрээс гарсан болохоор намайг гэж хараад би амар хөөрөн дунаад тэгээ тэрийгэ төлж чадахгүй би шүүхэд дуудагтаад одоо ч тэгэж явж байгаа мовж байгаа гэлтгсэн байхгүй. Тэгэхээр нэрээ эргүүлээ бодсон чинь нэрээ л өвлийн арх хүтэнд мактай явждаг байсан да гэдэг нь арич өвлөвшөлтэй намар ер нь нэлээс хэрэг орцохт мак загтай явдаг байсан байхгүй. Тэгэл нэг удаа бүр ажил дээр алга болчихоо менежер. Би бүр цагдаа дуудсан юм л гэж сүултээ бодсон шүү дээ. Тэгээд ирэхээр нь би бүр шүнээ хэлж байсаахгүй юу орой бүр байхгүй. Гү та яав гэсэн чинь нэг хоёр шоргоолц одолтооц ч гэлээ бүжиглээд ч гэлөө. Тэгээ шоргоолц жоох харж байгаа дэрлэхстэй гэ зураг мураг бичлэгийн цаарсаа чи энэ хартаа гэж үгээд тэр үед би тэг яац юм бол гэж та. Тэгээд ажилласаа гаргасан байгаа. Ажилласаа өөрөө тэгээс гарсан байгаа зав. Тэнд ажиллах нүргүү болоод. Тэгсэн чинь дараа нь ингээд би ажилдаа буцаа орчоо захирал тэгээд би чи тусшаал дэвшээд өөрөө менежер болчтой байгаа зү тий. Тэгчэл дээд албан тушаалтуудаараа ингээл амралтанд явдаг болол ууж муугаал нас чараа томорж байгаа ингээл юм ярэ мэрэ өрнүүлдэг болол ихэлвэ. Тэгэл тэгсэ чи манай захирал тэгдэм да. За яг намууна чамайг байгаа дээр асуучи. Энэ болж өнгөрсөн асуудал болохоор гэхдээ хамаагүй л дээ би зүгээр үнэнгээл чамаас мэдмээр байна гэхээр нь би юу гэсэн чинь та нар нэрнгээсээ хар тамхи хэрэгэлдэг байсан юм уу гэж авдیں۔ Би бүр юу тэр үед чи бараг анх удаа сонсож байгаа хар тамхи гэж юу хар тамхи та юу яриад байгаа юм гэсэн чинь ажлаас гарахтаа тэгэж хийлж мэлжсэн байл яг бид нар угаасаа ингээд тэр сансрын тэнд ингээд юм хэрэгэлдэг байсан юм. Би угаасаа тийм хэрэгэлдэг болохоор юм сайко. Би юм угаасаа юм сайко тэгэд яах юм. Та нарт намуунагч гэсэн шалгуулаарэ. Бид нар бөөнөрөө тэр гэд надаас гадна нэг хүнийг хэлсэн байсан за. Хэм блэ билүү. Ингээд бид нар ингээд юм бөөнөрөө тойрч суугаад татдаг гэд ярьсан мэт. Би бүр ингээд яг тийм юм сонсохор хүн ихтэй яг бүр ингээд 100% ингээд өөрийгөө өмгөөлж чаддгүй мэл шүү дээ ингээд шокод ороод юу яриад байгаа юм бэ наа бүр ингээд гайхаад тийм юм байхгүй гэд бүр ингээд гайхаад өнгөрч байгаа юм за. Тэр надад амар эвгүй байсан. Миний ингээд амар олон сар жилтэй ингээд миний менежер гэд явсан юм сайко хүн байсныг мэдээд тэгснэ за 2 дугаар за хар тамхины дараа надаас асуусан зүйл нь тэгээд хоёр хэр удаа ирхсэн гэж надаас асуусан заяа. Юу юм шүү скизофрен нөгөө юу дүүлээ? Хүмүүсээ сайко хутлаа ярьдаг. Хүчтэй юу? Тий. Тэгээд би ерөөсөө ирхээгүй штэ юу яриад байгаа юм бэ? Тэр чин тэглэж тийм охинтой үргэжсэн гэсэн чинь намууна бит хоёр одоо баг болж бүтэж байгаа. Одоо баг удахгүй яах их байх ч гэсгэлээ баг худалчунд хамт амьдрах байх ч гэд хэлсэн ч байлуу. Тэгээд тэр ёо амар эвгүй санагдчихсан. Амар эвгүйсэн. Ёо яна одоо ингэ надад чинь хэлсэн чи ингэ зарим нэг хүмүүс ингэ зураг мураг гэртээ хадаад нөгөө нэг яадаг тийм юм бодож ирсэн ёо ямар муухай юм. Тэр бүр амар эвгүйсэн заяа. Миний ингэ нэг дор ажиллаж байсан тийм сайко эснийг мэдээд тэгээд нөгөө миний хоёр дахь нөгөө сайн Холланд хүн чинь бас сайко үнтэй би ажиллаж исэн юм байна шүү дээ. Тэр ч гэсэн. За энийг зүгээр за нэгдэх ингээд амар эвгүй явдал энэ байсан заяа. Хоёр дахь явдал нь болохоор би ингээд нэг ахтай амар
Нидерландд амир ажилтдаг байсан чи сайко хүн болж таарад намайг алж малгаад гэрээ өөдмүүдэн дээрээ тухтах шүүхтэй ирээд бас яа би ягаад юм сайко юм надад нэрээ юм байд юм шиг амар эвгүй. За нэг ийм л юм байна да. Үгүй тэгээд сүултээ тэр амар сонио ажлын газар байсан мэдлээ. Сонсч ивэл одоо миний одоо Монголын За. Үнэхээр би та нарт тайртай гоё ингээд дурсамжууд өнгөрөөд би маш их зүйл тэндээс сурсан. Намайг амар тийм жоох хүүхдийг ажилд итгэж авахуулаад дээшээ тултал намайг явуулсан. Гоё юм болсон байсан. Гэхдээ бол одоо эргээд харахад үнэхээр эвгүй байсан байх шүү та нар. За тэгээд дараа нь би ажлаас гарчаад энд ирж мэрсэн оноочлоо ингээд ажилтдаг байсан хүмүүстэй ингээд сонсвоо. Тэгсэн чинь манай Заки үг нь амар гоё юм байдаг байхгүй юу? Америкт их сургууль мургуулт өгсөн үг нь амар nice юм залуулах сэтгэлгээтэй амар гоё юм байдаг байхгүй юу? Тэгсэн чинь манай захирал нэг бөөд бүр итгэцэн гинэ. Тэгээд ажил дээрээ тэр бөөг авчираа чиний ажилд орсон хүмүүсийнхаа зургийг үзүүлээ. Тэр бөөгөрөө хувь заяагаа тэр компани шийдүүлдэг гэсэн за. Гэхдээ би бас нүдээр харагуулдаг хүний л энэ бүгд хүний яриа штэ. Энэ ажил дуудахаар байна. Энэ ажил дуудахааргүй байна. Наадхаа шууд цалинг нэм. Наадхаа шууд хүүшээ манай Монголын бөөнөр одоо бүр аргаа ядсан юм шүү. Бүр тийм бөөгж байх уу? Нэрээ одоо энэ бөөд одоо тэр тэнгэр мингэрийг хийдэг юм энэний кофе шоп ажиллаж чинь үү ямар амаа байна. Тэгэж ихэн бөө тийм юм тоохгүй тохоо. Тэгээд ингэж хүнд ажилд авах үгүй ингэ шийддэг. Тэг гайгүй хүмүүсээ ингэж байлгадаг гэж мэгээ заяо. Тэгснэ жинхэнэ ингэ баг наад ягаад тэгээд тэр нөгөө нэг эмгтээлийг ярьдаг уг нь ингэж миний үг нь ингэж үнэхээр хайрладаг хгүй юу тэр ахыг. Ингээл бит хоёр бүр амар ярьдаг гэсэн. За ирээдүйд хоёлаа Франц явах юм байна. Хоёлаа Францын ингээ гудамжинд хамт эспрессо уугаад хоёлаа ингээд Францаар юм яриад сууйдаа гэл амар жаргалтай салж малал амар гоёсэн аахгүй юу. Гэхдээ дараасан ч бас тэгц өвчтэй юм байлээ. Гэхдээ нэг охинтой үерхсэн бохгүй юу тэр охин гэхдээ бас тэг бүр болтгүй юм ихтэй юм байдаг шүү дээ. Бүр ингээд нөгөө чон шиг эрэхтэй үнийг хоншигч болгоод гэдэг бүр юм хартай мартай одоо нөгөө нафтисэн шиг бүр юм мэдрэл муутай. Тийм охин бохгүй юу? Тэр охин надад худлаа ирсэн байж магадгүй. Тэр хоёр үерхэд хамт амьдарсан гинэ. Тэгсэн чинь ингээд бүр гар үлийн хүлж байгаа даалгацдаг байсан л гин амар юм яриадсан. Тэгтээ яг энэ тэр охины үг бол бас жоохон мэдгүй. За тэгтээ энэ бүгд бол дам яриа одоо гэдгийг дамж гэж би ингээд хоёр дахь хүнээс дандаа сонсож байгаа яриа гэдгийг та бүхэн ойлгоорой. Тэгтээ одоо тэр хоёр үнэн л ээж эн чинь үнний юутай болоо үнний ортой болоод ярьж байгаа хэл та. Тийм магадгүй хүмүүс дээрээс нь нэмээд ярьсан л ах. Тэгтээ л үнний ортой. Худлаа юм ингээд зохиож ярина гэж бол байхгүй. Тэгээд хамгийн анхны ингээд амир итгэжсэн ингээд одоо менежер одоо хүм маань ингээд тэгэж тийм хүн байсныг мэдээд тэгтээ манайхан миний анзаарсан байна гэд амир айчсан байсан. За хүмүүс солигддээ шүү юу? Өөрчлөгддөө шүү. Одоо магадгүй ингээ ярьж байгаа шүү тэгдэг байсан ингээд гарын түлж байгаад ялгддаг байсан. Ингээд тэгтээ тэрийг өөрчлөгдсөн хүн би танина гэж ахгүй ч танина. Нэрээ тэгэж яриад байдсан шүү дээ. Тэр өстө амар тэр хүний түүхэн амар эхэндээ амар боломжгүй амар юу яриад байгаа юм бэ? Подкаст дуусгаад сонсъё зав. Би энэ талаараа сайн мэддэггүй шүү дээ. Тэгээд ингээд танаад ингээ харж байхад энэ хүн одоо ийм юм хийн гэж үдээ. Одоо бол бүр ерөөсөө тийм юм биш дээ. Бүр амар бүр аав маа болцсон. Амар лаг аав маа бүр амар гайхалтай юм болцсон тий одоо. Тийм болохоор манайхаа солигдож зөв хүнтэйгээ болдог зөв хүмүүстэйгээ явах юм бол тэгээд ер нь бол энэ зөв хүнтэйгээ зөв юмыгаа итгээд зөв юмдаа зүтгүүл болдог юм байлаа л да. Тэгэл таануусын одоо тэр бөөмөгийг итгээд тэр гачин кофе шоптой хүн ажил таавн тэр бол юу вэ? Одоо таануус ч гэсэн өөрснийхөө ухаанаар бодолтой. Энэ нь зөв юм хийж гэнэ үү? Энэ нь буруу юм хийж гэнэ. Тэр тэнгэрийн үйл хийдэг хүнд таануусын тэр кофе шопныхаа ажилчныг ингээд тэрүүнгээр сунгуулна гэд боддоо. Зүгээр ямар ч ирүүл хүн ямар ч тэнэг хүн бодсон энэ бол хурамж чамаас мөнгөж авч гинаа л гэсэн үг байгаа даа шүү дээ. Нэрээ жинхэнэ бүүл хизээч тийм хийхгүй. Тийш үү хүсэн чиний одоо ганц юу вэ? Одоо тэгээд үнэхээр хүн биш дээ. Амар намдуу тайв ийм гоё үнийг харслан шиг аратан болгож өөрчилж чадна. Тийм аратан шиг хүнийг ч хүн өөрчилж чадна. Тэгэл ер нь л зөв үнэ олж ингээд
Гэхдээ бас тийм ухаар бас өрөөсгөл юм байна. Анхнаасаа л хүчирхийлэгч юм хүчир. За мэдгүй энэ талаар яг мэдгүй юм ярих гэдэг байна. За. Амар хоёр талтай юм байна. Би тэр хүнийг сольж чаднаа гэд хүмүүс ер нь бол эмэгтэйчүүд ингээд сууж би өөрчлөнөө. Тэр бол ер нь бол маш худлаа шүү. Миний хувьд бол маш худлаа юм. Өөрчлөх юм байна. За одоо жишээ нь одоо романтик болгож хүн чадна штэ. Хүлдүүг нь хайлуулж чадна. Тий. Эсвэл юм цэвэрч болгож чадах бах. За тиймэрхүү өөрчлөлт. Эсвэл бол чаддаг хүн гэж байдаг юм. Тийм юм болов. Чаддаг зарим ингээд бодонгууд ингээд зарим нь чадчихад байгаа байхгүй. Зарим нь чадахгүй. Гэхдээ тэр чинь яг тэр өөрийнх нь хүнээс шалтгаалж байгаа байхгүй. Тэр хүний толгойн дотор ямар байна? Тэр хүн л өөрөө солиё гэж шийдэхгүй бол чи нилээ хичээгээд солигдохгүй л байхгүй. Яг. Тэгэхээр ер нь тэгэл хүнээсээ тухайн одоо ингээл харилцаанаасаа бас харилцааны одоо төвшнгөөс л болдог байх л та. Тэгтээ манайхаа эртхэн шиг танаас хараад энэ хүннийг ингээд өргөжлүүлээд амьдарч чадхаар хүн байна уу, чадхааргүй хүн байна уу гэдгийг эртхэн шиг хараад хамаагүй ингээд ойртоод ингээд бүр салхаасаа хэцүү болохоос өмнө зуцсан нь илүү амар санагдтыг. Тийм шүү дээ. Ер нь альва юмд хамгийн түрүүнд өөрөө явж явах хэрэгтэй. Тэгээд оролдож үзэн бодох хэрэгтэй. Тэг болохоор бол өргөжлүүл болохооргүй бол тэгээд хичээгээд авах шаардлага байхгүй. Тэр хүн чи 1000 хичээгээд тэр нь өөрөө хичээхгүй бол тэгээд юу аах вэ? Тийм. За чиний түүх. За миний түүх би чи ялаа. Бараг марк юм шүү дээ. Марк тэр марк манайхаа марк яриад байдаг тэр марк. Йоо одоо тэр чин за би хэлээд нэг энэ удахгүй. Бид хоёр ингээд ер нь бол 7 хоногт нэг удаа хамтдаа ингээд ажилладаг гэсэн. Бараг 2 жил 3 жил ингээд 7 хоногт нэг өдөр хамтдаа ажиллана. Тэнгуутаа 7 цаг хамтдаа ажиллана. Тэнгуут ингээд айгүй их чалчаа. Амар их юм ярина. Яг ингээд өөрийнхөө бодсон өнцгөрөө яг ингээд өөрийнхөө бодсноороо ингээд би ингэж бодсон болохоор тэр бол маш зөв болсон үгэ гэдэг. Тэнгуут ёо бүр амар хэцүү цаа ингээд сонсоол энэ. Тэгэхээр маш тэнэг юм одоо ингээд биднээс ингээд би одоо ингээд юмаа зарангуут нөгөөд нь очиж түүж аваад тэгээд буцаж ирээд яг нөгөө өмнө нь ярьжсэн юм а яг тэр тэр газараасаа өргөжлүүлж ярина. Яа. Амар ёо. Би болилта манайхаа. Тэгснээ тэгээд сүүлд бүр ингээд 7 хоног болго ажиллахаас би бүр залхаад ингээд уул нь миний ажил чинь амар хөөрхөн ядаргаа биш нэг юм амархан ажил ахгүй юу. Тэнгуут тэр хүнтэй ажиллана гэж бодхоос ингээд яа гэдэг аахгүй. Тэгэхээр амар хэцүү би тэгээд захирал руугаа мессеж бичээд тэгэд хамгийн гол нь тэр сүүлийн ажилласан дараажилж ажилласан үеуд дээр аюу юм би одоо 60 настай ажлынхаа хүнтэй тийм юм ер нь бол ярих ёсгүй байхгүй. Одоо секс хийх. Тий. Эмэгтэй хүний өмсөх хувцас, галбар, үсний юу. Яа, ээж аваас төгшин настай үнтэй. Би ерөөсө тийм юм ярих ёсгүй байхгүй. За яг уу үеийнхэнтэйгээ ажиллах болох л ах. Гэхдээ яг юм ажлын тийм харилцаан дээр тийм насны зөрүүтэй үнтэй. Тэгэл амар ингээл эмэгтэй хүн зүйрлэж ярангуудаа гараараа ингээ. Яа, ямар заавар бүхснийх нь хэлбэрийг гаргаж яваа. Ямар сэжгийн. Би хизээч би баг өвөөшгийн настай хүнтэй секс хийхийг яриад байж байгаа хөө. Секс хийх гоё юм уу ч. Йоо, тэгээ би захирал руугаа мессеж чижээ. За би болио, би маркетинг ажиллахаас амар ядарч जैन. Тэгээ сүүлийн үед ярьсан юмнууд нь надад ерөөсөө таалагдахгүй байгаамаа. Гэтгсэн чинь би тэгээ сүүлд ажиллахаа хамтдаа болсон. Тэгтээ хаяа заавалгүй ямар юм шаардлагаар ажилладаг үеүүд зайлшгүй шаардлагатай. Тийм байна. Заваарсан тий бүр сэжиг хурцлээ бүр ингээд заваа. За яг хүн би өөрөө найз таныг юм байдаг да надад ингээд хамаагүй байсан бол би ярьж болно. Тэгтээ яг юм насыг бодохоор л амар тийм ямар ч санаа агуулж ярьж байгаа нь тий. Тийм тэгэл бас тэрний ажлаас тэр гарсан юм болохоор тэр ажил дээр ингээд ажиллаж байх үед ингээд хүмүүс ирээд яриад байдаг гэдэг үсэхгүй манай захирлын танилд гээд тэр ингээд намайг ажиллаж байгаа одоо 5-аас 7 хүртэл ингээд тэр хавьд ингээд өдөр бүх хагасаа өдөр зав кофе
баарнд ингээ кофе уугаад суун заяа. Тэгээд сууж дуусчаад ирээд нэг цаг ингээ юм яриа зогсож байна. Лээ уянгаа намайг ингээл ер нь бол намайг сонирхоод байгаа юм. Тэг би бүр сүултээ яагаад ингээд одоо намайг хідэн цагаас явдгийг мэдчихэж байгаа, хідэн цагаас тардгийг мэдчихэж байгаа. Намайг нэг өдөр тараа явангууд намайг дагаад явчвал яана. Тэр чинь бас нэг юм хөгшин ах. Тэгээд толгоон дотор нь юу болж байгаа юм бэ? Тэр бас маш амар стресстэй болсон. Тэгээд жоохон бэлгийн дарамтлаг тий. Тэгснээр миний ингээ гиз мэдзийг ингэж хурж мөрсөн шүү дээ. Би ингээ нөгөө нэг угаасаа crop top жохтууд ч өмсөлгүй л яах вэ? Би өөрийнхөө би ажилдаа ер нь гадаа явахдаа өмсөх хувцас өөрөө сонгоол юм. Таанаас миний өмссөн юм ерөөсөө хамаагүй. Тэгсэн чи ой гиз нь гарч ирээ. Миний биеинд хүрж байгаа байхгүй. Яа, ямар заваа юм бэ? Тэгээ ингээ байж байгаа. Оо, уянгаа ажиллаа тараад юу их юм? Гарч бармаар орж юм уудаг үсттэй чи. Оо, үгүй штэ би ер нь уудаггүй. Манай ээж намайг зэн би энэ ч гараад гэртээ авах. Ээж намайг гарахгүй би тэгсэн арих уудаг чиггүй. Гээд чи дээр нөгөө нэг гуруула уйлаад сууж яхад оо, салим юнгээ гэд ирсэн нөгөө халцаа ахаагаас тий. Тэр чинь байхгүй юу? Тэгээ би үүдээс нь бас яг нөгөө пив ууж байгаа таарлцсан. Тэгэхээр энэ одоо чамтай ярих ерөөсөн мөч биш вэ гэд хамгийн сүлд харилцсан харилцаа маань. Оо тийм ямар гоё юм хэлсэн. Энэ ерөөсөө чамтай ярилцах хугацаа миний мөч биш вэ? Ярих үе биш вэ? Тэгээд ашгүй дахиж хизээж таарлтаагүй. Тийм ч амар дахиж бити хизээж таарлсан. Им маш муухай байдаг байхгүй. Хөгшин хүмүүсээс энэ боломооргүй юмнууд намайг мэдчихэж байгаа шүү дээ бүгдээрээ юм. За би жоох ер нь бол хүүхдэрээ л штэ би хүүхдэрээ байна. Би жоохон байна. 20 гарсан ч гэсэндээ 20 гараад хичнээн жил болсон ч гэсэндээ бас хүүхдэрээ байна би. Болохгүй. Нэ залан болоотой болоод том тэмдэлтэй болчоод. Тэгтээ мэдчихэж байгаа. Тэр хоёр хоёулаа мэдчихэж байгаа. Амар юм уу яа. Тийм болохоор заваа бүр амар заваа санагдсан. Муухай. Ийм байж болохгүй. За хоёулангийнх нь подкаст бүр 1 цаг боллоо. За тэгээд дараа нь уулзцаа. 7 хоног. Тэгээд дараа нь 7 хоног. Уулзцгаая. Тэгэл дараагийн 7 хоног дахиад нэг 7 хоног тэгэл төрсөн өдрүүд болол. Ахаа. Гоё төрсөн өдрийн спешиал юм хийгэж бодоол санаагаа болтгоо. За тэгээд болохоор ярилцсанаа. За баяртай хүмүүсээ бизүү.